За сайн байцгаана энэ өдрийн мэдээг хүргэе. За өнөөдөр Яаков номныхоо 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээс 26 дугаар ишлэлийн багц ишлэлийг хамтдаа суралцнаа. Тэгээд энэ хэсгийг судлахдаа ерөнхийдөө бол Яаков номны хамгийн гол амин одоо юу гэдэг нь те хүнээр ярих бол зүрхэн те гол хамгийн гол хэлж байгаа мессеж нь одоо энд ирж байна. Энд хилэгдэж байна гэж ойлгож болно. Тэгээ энэ хэсгийг хэдүүл нэр өгчий гэж боддог. Christian zombie гэдэг сэдвээр өнөөдөр хамтдаа эснүүрээ суралцнаа. Тэгээд яг энэ нэрийг өгсөн байг бол сүүлийн нэг одоо хаанчлын зар ч юм уу те Христ итгэл зар мэдээлэл авдаг зүйлээр Христчин үсгсний газар гэдэг ч юм уу те Христчин зоогийн газар гэдэг ч юм уу Христчин тийм хүмүүс байна уу гэдэг нэг иймэрхүү зарууд их яваад байгаа. Тэгэхээр яг энийг жоохон өгөөдөж юм Христчин зомби буюу Христ итгэлийнхэн гэсэн мөртлөө өхмөл байгаа тэр байдлуудыг илэрхийлээд яг ингэж нэр оноогоод эхэлж байгаа. Тэгээ мэдээж бид нар эхлээд өөрсдөөс асуух ёстой нэг асуулт байна л да. Тэр нь юу вэ гэвэл за бидний итгэл хэр ашигтай байна вэ гэж Христ итгэл маань. Үнэхээр хүмүүс бидний амьдралд яг ашиг тусаа өгж гин үү гэдэг нэг ийм асуултыг тавих хэрэгтэй байна. Мэдээж эргэн тойронд бидний 9 жилээр маш олон төрлийн итгэл бишрлүүд өөр зүйлүүд байна. Одоо Монголд гэх юм бол бөөнөр олон байна, буддийнхан байна, атеист үзэлтэй хүмүүс их байгаа тий. Дөнгөж Христ итгэлийнхэн бид нар 2-5% байж магадгүй гэсэн юм судалгаанууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр бусад бүх юм ямар нэгэн зүйл хамрагдаал явж байгаа. Тэгэхээр бид нар тэдэргээ хүмүүсээс магадгүй зүгээр итгэл бишрэлийн хувьд бид нар тэдгээр хүмүүсээр юугаараа ондооших ёстой юм те юугаараа ялгаж харагдах эсвэл хэрэгтэй вэ гэдэг энэ үнцгийн асуулт гарч ирж байгаа. Яг хүмүүс энэ дээр ингэж хариулдаг л да Христ итгэж хүмүүс. Ерөнхийдөө бол бид нар илүү этиктэй гэж те соёлтой сайн байна уу гэх хүнийг хүмүүсийг ухтаж авдаг. Бососгонд баяртай гэдэг. Бид нэр хоорондоо үнэхээр сайхан үгээр хоорондоо харилцдаг. Бид нар бол этиктэй хүмүүс гэж ингэ ярьж байгаа. Гэхдээ яг Христ итгэл биднээс этикийг хүсдэггүй гэвэл гэдэг юм асуулт байна. Бид нар зөвхөн соёлтой байх, хин нэгэндээ сайхан илдэг хандахыг л Христ итгэл биднээс хүсдэггүй. Гэдэг ийм асуултыг бодоод хэдүүлээ Библийг уншицгаая. За Яаков номны 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээс өнөөдөр энэ бүлгийг дуустал уншнаа. За би эндээс уншаад өгье. Ах トゥ ус минь ээ, хэрэв хүн надад итгэл бий гэсэн атлаа үүсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу? Хэрэв ах トゥ чинь эсвэл эгчдүү чинь нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь та нарын нэгэнд тэдэнд амар тайван яв. Дулаацах болтгой, цадах болтгой гэж хэлчихэд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс итгэл нь хэрэг үүсгүй бол өөрөө өхмөл юм. Хэрв хэн нэгэн чинь чамд итгэл байна, надад үүс байна. Чи надад итгэлээ үүсгүйгээр харуул, би чамд итгэлээ үүсээр харуулъя гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэг чи итгэдэг. Эн чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмгэндэг юм. Хоосон хүнэ, харин чи үүсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Авраам дахлын ширээн дээр хүү Исаакийг өргөхдөө үүсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үүстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үүсээр гүйцэл бусныг чи харж байна. Авраам Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөв тооцсон гэж өгүүлдэг. Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Авраам дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээд бус үйлсээр зөвтгөгдгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан им Архаб зарлаг элч нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж юу? Учир нь сүнсгүй би өхмөл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэлж бас өхмөл болоо гэж ингэж хэлж байгаа. Яаков энд гаргаж байгаа айгүй гоё нэг тийм санаа байгаа. Тэгээд үйлсгүй итгэл бол өхмөл гэж. Одоо орчин үеийн би ойлгоод байгаа нь Христчин зомбинууд гэж те. Христ итгэл зомбинууд ерөн хэрэг байгаа вэ гэж бол үүс гаргадгүй итгэгчнүүд гэсэн үг шүү дээ те. Энд нэг эхлэлтэл нэг ийм нэг ерөнхийдөө Библи судлаачид болон комментари бичдэг юм тайлбар бичдэг юм хүмүүс Библийн эрдэмтэд энэ дээр нэг юм
маш том зүйлийг гаргаж ирдэг нь юу вэ гэвэл энд үүсээр аврагдаад байгаа юм биш үү гэдэг ийм асуулт их гардаг юм. Зүгээр энгийн унсан хүмүүсийн ийм ойлголтын дунд. Тэгэнгүүт л тухайн энэ асуултанд болон Библи судлаачид ерөнхийдөө юу гэж хариулдаг вэ гэвэл энэ бол зоосны ерөн хоёр талаа гэж. Хэрвээ хүн Христэд итгэх юм бол ямар нэгэн байдлаар үйлдэл нь Христ итгэлийн тэм үйлдэлүүд гарах ёстой гэж үзэж байгаа юм. Одоо бид нар Библиэр яхаар үр жимс гарах ёстой гэж те. Христ итгэлийн үр жимс гэсэн үг шүү дээ. Итгэгч сэтгүүгээр ертөнцийн хүзгүүслээр гарч байгаа тэр үйлдэлүүд хүний дотроос гарах ёстой. Тэгсэн чинь ийм юм байна. Ерөнхийдөө бодоод байсан чинь тухайн үеийн 1522 онд Мартин Лютер анх герман хэлний Библийг шинэ гэрэг орчуулж байхдаа тэр хүн нэг үнцгийг аягүй томд гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэвэл Ром ном дээр суурлаа те. Хүн бол зөвхөн итгэлээр аврагдана гэдэг юм үнцгийг гаргаж ирсэн. Тэгээд тэр орчуулж байгаад явж байгаад энэ юун дээр Яков ном дээр ирсэн юм байл л да. Тэгээд Яков ном дээр ирээд тийг асуулт гарч ирсэн. Үүс энэ дээр хальт унших юм бол те. Үүс нь ямар их ашигтай болон Христэд итгэж байгаа гэдгийг нэг гаргадаг юм үнцгэн юм байна. Тэнгүүл зөвхөн үүсээр энд аврал бас ирэх юм шиг юм ойлголт ирсэн учраас энэ дээр Мартин Лютер нэлээд нухацтай орчуулгыг нэлээд нухацтай үзээд тэгээ эцэст нь юу гэж үсэн бэ гэвэл энэ бол Библийн бас Библиэлд бидний хэрэглэж ойлгох ёстой хамгийн чухал фокусыг үнцгийг Яаков энэ бас гаргаж өгсөн юм байна гэж ерөн онцлог тэмдэглэсэн баг. Тэгээ Мартин Лютерийн хэлсэн тэр санаа нь юу вэ гэвэл ердөөсөө итгэл гэвэл ямар ч үүс хэрэггүй те зөвхөн итгэлээр аврагдана. Харин аврагдсан хүний амьдрал юугаар баталгаажих вэ гэвэл Христ итгэгч хүмүүсийн тэр амьдралын гаргаж байгаа тэр зан хараах тэр үйлдэл үг те бүх юмар ингэж гарч харагдах нь өөрөө энэ итгэл бол үүстэйгээ хамт явдаг юм а гэдгийг тодорхойлж байна гэж ерөнхийдөө дүгнж бичсэн байт юм бэл. Мөн энэ дээр Джон Кальвин ч гэсэн их гоё санаа гаргаж өгсөн байдаг. Тэр нь юу вэ гэвэл үүсгүйгээр Христ итгэлийг бид нар хизээж ойлгож болохгүй гэж. Энэ үүс нь ямар үүсэг бол ядуус туслах инэрэнгүй сэтгэл гэж байгаа. Уян зөөлөн сэтгэл Бурхны өмнө дуулууртай байх даруй сэтгэл нөгөө талаараа Бурхан хинбэ гэдгийг таньж мэдсэн бол түүний өмнө шударгаар буюу алхах тэр зүрх сэтгэлийг хүний дотроос гаргахгүйгээ байгаа нөхцөл бид нар тэдгээр хүмүүсийг Христэд итгэгч хүмүүс гэж ойлгож хүлээж авахд боломжгүй гэж ийм нэг үнцгийг гаргасан байт юм бэл. Тэгэхээр энэ дээр бид нар бол ердөөсөө үүсээр аврагдах тухай биш гэдгийг ердөө ойлгочих зүгээр. Энийг бүх л зүйл дээр эргэлзээ анх унсан хүмүүс төрдөг учраас энэ үнцгийг бүх судлаачид юу ингэж гаргаж өгд юм бэл. За яг одоо бүгд яг гол Библийн хэсэг рүү орё те. Яг 14 дээр ингэж эхэлж байгаа. Ах トゥ ус минь хэрв хүн надад итгэл бий гэсэн атлаа үүсгүй бол ямар ашигтай вэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж юу гэж. Өөрөөр хэлэх юм бол үүсгүй итгэл бол ямар ч ашиггүй гэдэг тухай гаргаж байгаа 14 дугаар эшлэл дээр. Энэ 14 дугаар эшлэлээр гарч байгаа нь хандлага нь өөрөө айгүй гоё. Биднээс Христ итгэснээр ямар ашигын төлөө явж байгаа вэ гэдэг ийм хандлагыг бидэнд авчирж байгаа гэсэн үг. Бид нэр хин нэгэнд итгээд үүсийнхаа дагуу ингээд хийж байгаа юм биш. Харин бидний итгэл ямар ашигыг авчрах ёстой вэ? Хэрвээ бизнес хийж байгаа бол бизнес хийж байгаа хүмүүс юуны төлөө явж байгаа? Мөнгөний төлөө, тийм? За жишээлбэл бидний өөр битгэд за нэг хоббинууд байдаг шүү дээ, тийм? За бид нар ямар нэгэн спортын төрлөөр хичээлэх юм бол юуны төлөө явж байгаа? Тэр спортын төрлөлийн дэд ориглынхын төлөө зүтгэж байгаа шүү дээ, тийм? Ямар нэгэн тэмцээний оролдонд ороод төрүүлэхийн төлөө. Эсвэл бид нар заяад энэ, тийм? За нэг сайн өсчин байлаа гэхэд чинь яах ёстой? Би хамгийн сайнараа засахын төлөө, тийм? Ашиг нь юу? Хэрвээ хамгийн сайнараа засах юм бол үр өгөөж нь биднэрт орж ирнэ гэдэг ийм утгал явагдаж байгаа. Яг энэ шиг Христ итгэлийн ашиг нь юу вэ? Өөрөөр хэлбэл бидний бидний итгэл үүсэхгүй байх юм бол ямар ч ашиггүй байх боломжтой гэдэг тухай ярьж байгаа. Бид нар яах гэж Христэд итгэж байгаа вэ? Гэдэг асуултанд шинэгээр тэр чигээр та нар аврагдахын тулд гэж. Ямар аврал юм? Эзний амлсан тэр мөнхийн ус аврал те. Одоо диваачин гэж ярьж байгаа те.
эзний дахин ирэлтээр ирэх тэр агуу өөрийнх нь бүтээх тэр агуу хаанчлалд ор байх итгэгчдийн тухай яригдж байгаа. Энэ нь бидэнд хэрэгтэй болохоос бид нар ямар нэгэн өөр ашигын төлөө аврахаас өөр ашигын төлөө энд байгаа юм биш шүү гэдэг тухайрч. Биднэрт ямар ашигтай вэ гэвэл дээхэн үед Христэд итгэвэл солонгос явна те. Христэд итгэвэл ийм заах сайхан зан чанартай болно. Хүмүүстэй ярьж сурна. Христийн цуглаанд явах юм бол та нар амин хүний өдөөс ингээ ярьцдаг болчдөг, эсвэл зан хандлага чинь сайхан болчдөг те. Эсвэл бол гадаад явдаг те. Эсвэл бол дээхэн үеэдсэн будааны христч гэж ярьж байдаг те. Христийн цуглаанд очихвол тийм юм өгнө, ийм юм өгнө гэсэн ийм хандлагууд байсан. Яг одоо ийм ашигын төлөө Христийн цуглаанд байгаа бол бидний үүс маань өөрөө гарахгүй гэсэн үг болд гарч. Бидний зорж байгаа зүйл нь юу вэ гэвэл бид чин сэтгэлээсээ идэхэд Бурхны өмнө авралт хүрэх энэ ойлголтын тухай юм явчих. Тэгээд цааш нь та нарын итгэл ямар ашигтай ямар ашигтай вэ гэдэг асуултыг асуучаад 15-аас нэм нэг багцыг гаргаж байгаа юм л та. 15-аас 17 дугаар эшлэл хүртэл те. Хэрвээ ах トゥ ч эсвэл эгч トゥ ч нүцгэн өдөр тутмын хоолоор дутагдж байхад нь даа гэж явж байгаад ийм юм байхгүй бол иймээс ч итгэл нь хэрв үүсгүй бол өөрөө өхмөл юм а гэж хэлээд байгаа юм шиг. Энэ дугаасаа юуны тухай явж байгааг бол энэ тэр гурван багц зүйлийн тухай гарч байгаа та. Эхлээд өмсөх хоолгүй, идэх хоолгүй те асуудалд орсон тийм ах トゥ мөн эгч トゥ ч ирвэл та нар яах вэ гэдэг тухай гарч байгаа. Дараа нь Авраам хэрхэн өөрийгөө итгэлээр зөвтгөгдсөн бэ гэдэг тухай ярьж байгаа. Дараа нь янхан им Рахабын тухай ийм гурван бүлэг сэдвийг ерөнхийдөө ярьж байгаа юм нэслэл дээр Яаков. Тэгээ энэ ярьсныхын эхнийх нь болохоор энэ ердөөсөө ядуу болон тэг зовж байгаа ах トゥ эгч トゥ ч юм байвал дутагдж байвал та нар яах вэ гэдэг тухай ярьж байгаа. Энд бид нар хэрхэн туслах вэ гэдэг ийм тухай ярьж. Тэгээ дээрэс нь энэ дээр ингэж байгаа. Энд ердөөсөө нэг ингэсэн юм шиг байгаа. Израильчуудад ер нь зориулж бичиж байгаа гэдэг ахаас санах хэрэгтэй бид нар. Израильчууд гэдэг маань одоо Бурхны үг буюу хуучин гэрээг маш сайн мэддэг хүмүүст хэлэгдэж байгаа энэ үг багхгүй. Тэгээ тэдгээр хүмүүс бол яаж байгааг гэвэл тэдгээр хүмүүстэй ах トゥ чин гэдэг чи одоо нэг хол нэг хүмүүс биш байгаа нь тийм гудамжны гуйлаас сууж хаар танихгүй хүмүүс биш. Ийм ойр дотны хүмүүс ч магадгүй суглаанд байдаг хүмүүс чи ингэж орж ирвэл та нар яах вэ гэдэг тал дээр асуусан чинь тэд нар тэгтээ нэг юм гоё хандлага гаргасан байгаа. Нэгдүгээрт нь яасан бэ гэвэл асуудалтай ингээ бариад ороод ирсэн чинь залбирч гисэн байна те. Булаац болтгой, цадах болтгой, ерөөж гинэ гэд ингэж хилчээд тэгэл явуулчихж байгаа. Хэрэгцээтэй байгаа зүйлсийг өгөхгүйгээр гэж. Энд гарч байгаа иймээс ч итгэл нь хэрэг үүсэхгүй бол өхмөл юм а гэдэг энэ үг нь грек хэлний некра гэдэг юм үг байдаг. Тэгэд энэ үг нь яг үндсэн утгаараа юу гэж хүмүүст ойлгож ирсэн бэ? Тухайн энэ грекчүүд грекийн юм соёлд болохоор ромын соёлд ч одоо юу гэвэл амьд цогцос гэж юу ойлгодог байсан юм. Энэ амьд цогцос гэдэг энэ ойлголт нь юунд авчдаг байсан бэ гэвэл одоо нэг уйман өвчин туссан ч юм уу те нэг юм нийгмээс юм тусгаарлагдсан бүр яг ингээд өхөл амьдралын зааг дээр тэн дээр хинч очиж тусалдгүй тийм хүмүүсийг тодорхойлж байгаа. Некра гэж ингээд тодорхойлдог гэсэн юм. Нөгөөдөөр бас ямар зүйл дээр хэрэгэлдэг байсан бэ гэвэл өгсөн хүнтэй адил гэж тооцсон тэдгэр хүмүүс дээр хэрэгэлдэг байсан байна. Өвчин зулаа гудамжинд тухайн үед их ядуу нийгэм байж л тэгээ гудамжинд ингээд хөвтцөх хинч тоодгүй те. Яг өхөл амьдралын зааг дээр тэгээд тэнцлэж байгаа зовлондоо өвчнөдөө баригдсан зовцсон хүл дээрэж босч чадахгүй тэдгээр хүмүүсийг бас некра гэдэг юм угаар хэрэгэлдэг гэсэн. Тэгсэн чинь энэ үгээр нь юг одоо нэрлээд эхэлж байгаа вэ гэвэл чуулан дугаа тэдгээр хүмүүсийг та нар бол некра гэж ингэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл та нар бол та нарын итгэлчин бол ямч үүсэхгүй өхмөл байна буюу тэдгээр өгсөн хүмүүстэй те юу ч хийж чадахгүй байгаа хүмүүстэй яг адилхан байна. Эсвэргээрээ бид нар бодох хэрэгтэй. Энд хэвээ надад тэдгээр хүмүүс туслах юм байхгүй бол яах вэ гэдэг талаас бодох хэрэгтэй. Эдгээр хүмүүс туслах боломж байсан уу гэдгийг асуух хэрэгтэй. Тэгэхээр ер нь тухайн үеийн израильчид ерөнхийдөө бол чинэлэг байсан тухай яригдж байдаг. Яг л худалдаа 8 айгүй их хэрхэлдэг. Ялангуяа диаспора энэ еврейчүүд
тухайн үеийнхаа, тухайн нийгмийнхаа ч юм уу очсон газрынхаа юм худалдаа наймыг их хэрхэлдэг байсан учраас нэлээ чинэлэг талдаа хүмүүс байсан гэж ерөнхийдөө дүгнэд юм бэл. Тэгэхээр эдгээр туслах боломжтой байсан үгүй л тийм. Харин туслах юм дээр гараа сунгаж чадаагүй л гэсэн юм утгыг гаргачих. Одоо тэгэхээр миний нөгөө анх эхлэхдээ хэлээд байсан Christian zombie гэж те. Христэд итгэжээд зомби царайлаа те. Ямар нэгэн энгийн зүйл туслах боломж байхад зүрх сэтгэл нь хөдлөхгүй те. Ядарсан, зүдэрсэн ахигч дүүн нь хүрээдэг зүрх сэтгэл нь хөдлөхгүй тусалж хийсэн гэсэн юм бодолж орж ирэхгүй байгаа хүмүүсийг магадгүй энэ үүсэхгүй итгэлтэй буюу. Одоо Christian zombie те. Зомби. Нөгөө грек хэлнийхээ некра гэдэг үгээрээ те. Өхмөл байдал байгаа тэдний. Та нарын итгэл бол үнэхээр өхмөл байна гэж. Яг үндэ энийг харах юм бол хувь хүн лөө оруулах юм бол Бурхан биднийг аль хэзээ угаас хин нэгнийг өрөв сэтгэлээр хандахаар, туслахаар бүтээгдсэн байдаг. Бид нар Христ итгэдэг хүмүүс хүртэл нэгэндээ тусалж яахыг те ядарсан нэгэндээ краманаасаа хоолоо гаргаад ядарж байгаа нэгэн бүртэл ингээ хоолоо хуваа хин нэгэнтэй хуваалцаад идж байгаа тэр зургийг одоо бичлэгүүдийг сүүлийн үед зөндөл харж байгаа шүү дээ. Хүний мэс чанар гэдэг бол хүнд өөрт нь байгаа. Гэхдээ энэ байгаа зүйлийг бидний гаргах тэр боломжийг нь болох Христ итгэлээр ирэх юм бол илүү их боломжтой гэж би харж байгаа. Гэтэл энэ боломжийг гаргадгүй хүмүүс Христ итгэлийн дунд байгаа шүү гэдгийг л Яаков хэлж байгаа. Байхгүй байсан бол яагүй ингэж бичих шаардлагач байхгүй те. Бүх Христ итгэгч хүмүүс үнэхээр л цайхан сэтгэлтэй боломжгоор тусалдаг сэтгэл нь байвал хөөргө гаргаад өгдөг ийм зан чанартай байсан энд яагүй ингэж бичих ямар ч шаардлага байгааг болох. Тэгэхээр ийм нөхцөлөд байсан учраас ингэж хэлж байгаа. Тэгэхээр одоогийн бидний дунд ч гэсэн байж болох нь те. Христчэн зомбинууд те. Итгэлээсээ юм гарахаа болцсон. Зүрх сэтгэл нь хин нэгэн туслана гэдэг энэ зүрх сэтгэл хөндөхөө байсан, хөдлөхөө байсан. Тэгэхээр энд юу гэж байгаагүй бол та нар бол өхмөн шүү. Та нар энийгэд авралыг авсан гэж энэ бахархалтайгаар те ярьж байгаа боловч та нарын итгэлчин өөрөө ийм үүсүүдийг гаргахгүй байвал та нар бол хэцүү шүү гэдэг тухай ярьж. Тэгээд хэрвээ цаашаа харъя. Цаашаа харах юм бол 18-аас ингэж байгаа. 18-аас 20 дугаар ишлэгийг харъя. Гэвч хэн нэгэн чинь чамд итгэл байна, надад үүс байна. Чи надад итгэлээ үүсгүйгээр харуул, би чамд итгэлээ үүсээр харуулъя гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэг чи итгэдэг. Эн чинь сайн. Чөтгөрөөч үүнд итгэдэг бөгөөд бэмгэндэг юм. Хоолсон хүнээ харин чи үүсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу гэж. Зөвхөн би бурхан байдаг гэдэгт итгэдэг гэдэг энэ үг нь өөрөө тийм ч чухал зүйл биш гэдгийг харуулж. Хэрвээ Матай номны 7-гийн 21-ийг унших юм бол за бүгдээр хараад уншиж чинь юмэр те. Матай 7-гийн 21. За 7-гийн 21 ингэж байгаа. Намайг эзэмэн гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрд байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь орноо гэж хэлсэн байна. Яг үндэ бид нар зөвхөн би итгэсэн гэдэг энэ үгээр бид нар амьдралаа магадгүй бүх зүйлээ ингээд даатхан байх гэдэг бол асуудалтай гэдгийг харж байгаа. Христ итгэлийн амьдрал бол ийм амьдрал биш ээ. Христ итгэлийн амьдрал бол зүгээр амаараа тунхагладаг амьдрал биш. Ам үүс хоёр нь зэрэг явж байгаа амьдралаа гэдэг Яаков энэ дээр гаргаж өгч. Бурхныг таньж мэднэ гэдэг нь тийм нэг агуу итгэл биш шүү гэдэг тухай ярьж байгаа. Энэ дэр чөтгөрөөч гэсэн итгэдэг гэж те. Чөтгөрөөч гэсэн бурхан байгаа гэдгийг мэддэм а. Тиймээс чи тэрнээс юугаараа ялгаатай гэдэг тухай ярьж байгаа. Тэгээд хариуд нь хэлж байгаа те. Хоосоо хүнээ харин чи үүсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэж байна уу гэж. Яг үндэ ашиг тусын тухай ярихад Христ итгэл бол бид нэр ярьдэн шүү дээ. За чи цуглаанд явал ийм болно. Ер нь цуглаанд яваараа гэж те. Ийм хүн болно, тийм сайн болно гэдэг ч юм. Эсвэл ингэж хэл сурна гэдэг ч юм.
Бид нэр ашиг сонирхлын тухай ярих юм бол цуглаанд аврагдах уу, аврагдахгүй юу? Эзний замаар амьдрах уу, амьдрахгүй юу гэдэг нь ашиг сонирхлын тухай ярина. Ашигын тухай. Тэгээ дээрэс нь бидний амьдралд юу илүү ашигтай вэ гэвэл эзнийг дах нь илүү ашигтай гэдгийг ерөн түүхээр олон гэрчлүүдийг бид нэр амьдралаар сонсож байгаа да. Бурхныг дах нь ашигтай юу? Гэвэл бид нэр тийм гэж хариулах байх. Яагаад гэж? Бурхны дагсаар амьдралаа алдах юм биш үү? Бүтэнсөө өдөр болгон ингээд нэг завгүй нэг цуглаанд явдаг болох юм биш үү? Эсвэл бол Бурхныг дагсаар нэг сайхан жаргалын амьдралуудаас татгалзах хэрэгтэй юм биш үү гэж. Яг энэ ашиг сонирхлын тухай ярих юм бол энэ дэр зөндөө их Бурхныг дагсаар ашигыг хүртсэн хүмүүс байна. Энэ амьдралдаа ч тэр мөнхийн усад ч тэр. Бид нэр бүх зүйлээрээ Бурхныг дагвал ашигтай гэж хэлнэ. Харин Бурхныг дагахгүй амьдралаар амьдарч байгаа нөхцөл бид нэр ямар ашигтай вэ гэж асууж байгаа Яаков ч. Мэдээж дагсан буюу диаспора евдээчүүдэд зориулж байгаа гэдэг нь бид нар ахаа санах хэрэгтэй. Тэгээд энд яагаад Авраамийн жишээг авж байгаа вэ гэвэл хамгийн сайн мэддэг хүмүүсийнх нь тий Израильчууд бол Авраамыг өөрийнхөө итгэлийн өвөг эцэг гэж ерөнхийдөө хүндэлж байгаа тий. Авраамийн амьдралыг бол бараг л өөрийнхөө амьдралаас илүү мэдээ судалсан тийм хүмүүс зориулж хэлж байгаа. Тэгээд хэрэг Библийг харах юм бол Эхлэл 22 дугаар бүлэг дээр Авраамийн яг энд гаргаж байгаа жишээг ерөнхийдөө дурдж байгаа. Тэр нь ямар жишээ вэ? Исаакийг өргөө гэдэг юм. Бурхны юм сануулгадоор Авраам хэрхэн дуулууртаа явж байгааг харуулж байгаа тийм ишлэл. За энэчээс уншия 21-с бидний эцэг Авраам дахлын ширээн дээр хүү Исаака өргөхдөө үүсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үүстэй хамт ажиллаж байсныг итгэл нь үүсээр гүйцэд босныг чи харж байна гэж. Хэрвээ энийг харах юм бол Эхлэл 15 дугаар бүлэг дээр Бурхан аль хэзээ Авраам чи бол миний итгэлийн хүн, чи надад итгэдэг буюу Авраам гэсэн би Бурханд гүнээсээ итгэдэг гэсэн юм түүх гарсан байдаг. Одоо энэ дээр юу гарч байгаа гэвэл одоо энэ дээр бүр тэр 15 дугаар бүлгээс хойш 7 бүлгийн дараа те 22 дугаар бүлэг дээр гарч байгаа Исаака өргөхөөр явж байгаа Авраамын зүрх сэтгэл. Яг энэ дээр бол үнэхээр их тийм сонин түүх. Мэдээж бид нэр одоогийн бид нар бол ойлгоход хэцүү. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалд бол энэ дахил гэдэг зүйл хуучин гэрээний бол маш том сэдв учраас энийг ойлгох дахилын тухай бас дараа нь ярилцах хэрэгтэй болно. Харин эхлээд харах юм бол энэ бидний эцэг Авраам дахлын ширээн дээр хүү Исаака өргөхдөө үүсээ зөвдөгцсөн биш үү гэж. Энэ дээр яг хүүгээ өргөцсөн юм бол биш те. Бурхан чи надад ганц хайртай хүүгээ өргөө гэхэд нь Авраам хүүгээ дагуулад уул руу явж байгаа тийм нэг түүх гарч байгаа. Тэгээд дотроо үнэхээр шаналлалтай те. Та надаа энэ хүүг үнэхээр өгсөн өндөр наснаас хойно минь өгсөн биш илүү гэдэг ингээд гомдолтойгоор залбиралтайгаар те. Гэхдээ энд Авраамын нэг зүйл гардаг гэвэл Бурхны үгийг дуулууртаа дагсан тийм зүрх сэтгэл байсан. Энэ зүрх сэтгэлийг л яг энэ 22 дугаар бүлэг ерөнхийдөө тэр чигээр онцолж байгаа. Хэдийгээр яг цагаа тулахад Бурхан тэнцэн хуцсыг байлгаа те өөр дахлыг бий болгож авсан ч гэсэн тэр болтол Авраамын явсан зам нь өөрөө нэг зүйлийг илтгэдэг. Тэр нь юу вэ гэвэл Бурханд дуулууртаа дагсан гэдэг. Бурхны үгэм дуулууртаа байсан. Бид нар яаж христчин зомби болохгүй байх вэ гэдэг асуултан дээр яг энэ үгийг хариулж байгаа. Хэрвээ чи Христэд итгэгч бол Христ итгэлхийн замаар алгаж байгаа бол Бурхны өмнө дуулууртаа байх. Бурхны үгийн өмнө дуулууртаагаар дагах. Тэр нь үнэхээр хэцүү зүйл байсан ч гэсэн дагаарай гэдэг тухай. За бүгдээрээ эцэг хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа те. Яг өөрийнхөө одоо биес мэндэлсэндээ төрсөн үрээ дахил болгон өргөн гэдэг энэ ойлголт бол үнэхээр хүний амьдрал байх магадгүй хамгийн хэцүү даалгавар баг те. Бурхны өмнө Бурхны үгэнд ороод биелүүлж болох хамгийн хүн даалгавар. Харин энэ даалгаврын өмнө Авраам яг чин үнэнчээр явсан энэ үзэгдлийг харсан шиг бид нар ч гэсэн одоо зүрх сэтгэлээсээ те яг Бурхны үгэнд дуулууртай байх гэдэг энэ ойлголтоо явах юм бол бидний итгэл
үхмэл биш байх юм а гэдэг тухайлж. Хоёрдугаарт нь Рахабын тухай авж байгаа те хуучин гэрнээс жишээ болгоно. Хэрвээ Рахаб ахын Йошуа номны 12-аас 16 дугаар бүлэг дээр хийсэн үйлдэлийн ерөнхийдөө тодорхойлж байгаа те. Энд дээр за уншаад өгөө байхаж хүн зөвхөн итгэлээр бус үүсээр зүтгэдгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан им Рахаб зарлал иш нарыг хүлээн авч тэднийг ондоо замаар явуулахдаа үүсээрээ бас зөвтгдөөгүй гэж юу. Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үүсгүй итгэлч бас үхмэл болоо гэж. Яг энэ дээр нэг гарч байгаа онцгой зүйл нь байгаа нь юу гэвэл Рахаб Ирихо хотыг судлахаар ирсэндээ Йошугаар илгээгдсэн хоёр хүний нуугаад тэгээ буцаагаад хаанаасаа ирж байгаа бүртэл нуугаад буцаагаад явуулахдаа тэгж байгаа. Би танаа бурхныг мэднэ. Танаа бурхан бол үнэхээр улаан тэнгисийг гаталсан те. Гатлахад та нарт тусалсан бурхан. Бусад улс орнуудыг ижилэн дайрахад чинь та нартай хамт байсан бурхныг би сонссон. Тэгээд тэр Рахаб тэгдэг би байтгаа манай энэ те Ирихон хотын хүмүүс чичирж байгаа танаа бурхнаас айгаад гэсэн. Израильчуудаас айгаад биш. Танаа бурхнаас айгаад чичирж байгааг бид нар мэднэ. Тиймээс би та нарт тусалж байгаа. Яагаад гэвэл танаа бурхан бол туйлын үнэн шудраг бас үнэхээр өөрийнхөө хүмүүсийг хамгаалдаг бурхан гэдгийг мэддэг учраас би тусалж байгаа маа гэдэг ийм үнцгийг гаргачихж байгаа. Яг энэ үнцгийг Рахаб Ирихон хотод амьдарч байхдаа мэдээд бусад хүмүүсийн ярьж байгааг сонсоод тэнд итгэлийн амьдралдаа буюу тэр бурханд итгээд аль хэзээ би болцсон хүн шиг харагдчих. Тэрнээс бол зүгээр л нэг тэр хоёрт үүс тусаснараа Христэд итгэж болж байгаа чинь биш. Тэ? Бурхныг тэр хоёр туснараа таньж мэдж байгаа биш. Харин мэдсэн учраас тэр хоёр илчид тусалж байгаа гэдэг юм ойлголт гарч иж байгаа тэн дээрээс. Тэгэхээр Бурхны хүмүүст тусалсан тэдгээр энэ үнцгэн өөрөө би бол Бурханд энүүгээрээ итгэж байгаа шүү гэхээс илүүгээр би итгэсэн болохоор тэр Бурханаас имэж байгаа болохоор эдгээр хүмүүс тусалж байгаа маа гэдэг юм үнцгэн. Өөрийнх нь яриан дээрээс хэрвээ Йошуа номны 2 дугаар бүлгийг унших юм бол маш тодор гарч ирдэг. Энэс бид нар одоо буцаад хэдүүлээ жоохон дүгнэлт рүүгээ оръё. Хэрвээ харах юм бол бид нар эхлэхдээ те бидний итгэл үнэхээр ашигтай юм уу гэж. Авраамын амьдралаас харах юм бол Авраамын амьдрал яасан бэлээ? Дэлхий дэх бүр те бүх Христ итгэлт хүн төрлөختний өвөг эцэг болсон боيو. Нөгөөдгөр Авраамын амьдрал хэдийгээр тухайн үедээ ч ихсэн ямар их өрөөгдөж те мас өргөтэй болж те олон зарцтай болж өрөөгдөж өрөөлийн тэр амьдралаар амьдсан харагддаг. Жишээлбэл Рахабын хувьд бас Рахабын хувьд Ирихон хотыг дайрахад Израилийн зэргүүд Рахабыг өршөөж гэр бүлийнхэн хамтаар те амийн хилтрүүлээд тэгээд өөрсдийнхөө нэг гишүүн болгож харчих. Рахабын хувьд амьдрал бэлгэсэн те эзнийг дагсах сонголт хийсэн амьдрал бэлгэсэн бол Авраамын хувьд эзний өмнө дуулууртай байснараа яасан бэ гэвэл тэр бүх зүйлийг өвлөн авсан. Өвөг эцэг болтлоо. Өвлөн авсан дээрээс нь тэрээр бүх эд хөрөнгөөр өрөөгдөж, эвээгдэж байсан амьдралаас нь бид бүгдээрээ сайн мэднэ. Энээс харахад бидний итгэл ашигтай юу гэвэл одоо бид нарт тийм гэж хариулна те. Ямар нэгэн байдлаар биднэрт ашигтай юу гэвэл тийм. Харин эсвэргээрээ бидний юмсан хэсэгдэр гарч байгаа нэг зүйл байгаа те. Бидний итгэл тусламжийн гараа сунгахгүй бол те бид ямар их асуудалтай вэ гэдгийг харж болохоор. Хэрэг бид Христэд итгэж байгаа бол ариун сүнс бидний дотор байгаа гэж одоо шинэ гэрээнээр те маш тодорхой хэлсэн байгаа те. Ариун сүнс. Ариун сүнсний гонц хийдэг юм юу юм? Тодорхойлтынх нь эхлэнд ариун сүнс бол туслагч гэж хэлсэн байгаа те. Тодорхойлохдоо туслагч гэж. Тэрнээс бас харамлагч юм уу? Эсвэл нуугч гэдэг те. Өөрийгөө зөвхөн бодогч гэсэн үнцэг ердөөсөө байхгүй. Ариун сүнсний ганц хамгийн зөв тодорхойлт нь юу вэ гэвэл магадгүй туслагч гэж те. Бид нар хэн нэгэн туслахгүйгээр амьдрах юм бол бидний амьдрал үнэхээр үхмэл байх болно гэдэг тухай энэ хэд энд хэлж байгаа те. Тэгээ хэлжсэн христчин зомбинууд
магадгүй их байх үедээ бидний дунд те. Одоо бид нар яг өөрийнхөө бодоод бидний амьдралаас гарч байгаа үр жимсүүдээ бодоод энэ хэсэг дээр гарч байгаа гурван зүйлийг бид нар бодоод ойлгочиход ерөнхийдөө бидний мэдэх ёстой зүйл маань эндээс гарч ирнэ. Хэрвээ бид Библийг харах юм бол нэг үнэхээр сонирхолтой зүйлийг хэлсэн байгаа. За бүгдээр харчих юм. Үүс номын 20 дугаар бүлэг харчих. Үүс номын 20 дугаар бүлэг. Тэг Үүс номын 20. За цаасан ном эргүүлэг ойр холхоо байгаад байна шүү дээ. 20 дугаар бүлгийн 35 дугаар ишлэг. Энд буруу бичиж юм уу да баг. За тийм зүг байна. Ингэж за энэ ч уушчих уу те. Ингэж зүтгэж зүтгэж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаараа үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айлцанд авахаасаа өгөх нь илүү ерөөлтөё гэсэн үгийг санахтан гэж хэлвэ гэж. Паул за энэс 34-нд бас унших хэрэгтэй байна. Яагаад Паул хин нэгэнд тусалж байна гэдэг дээр энэчээс гарч иж байгаа. Миний болон надтай хамт байгсны хэрэгцээний төлөө энэ газар энэ гар минь үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа гэж. Паул энд хэлж байгаа үгээр юугаар илэрхийлж байгааг бол би хин нэгэнд туслахын тулд гараа зүдэн байж ажил хийж байгаа олсон мөнгөөр хин нэгэнд тусалж байхдаа үргэлжлээ өгөх нь авахаас илүү ерөөлт юм а гэсэн юм ойлголтыг гаргаж байгаа. Эндээс бид зөвхөн нэг ойлголтыг олох гэдэг нь юу вэ гэвэл илүү байгаагаа өгнө гэдэг нэг хэрэг те. Харин өөрөө тэр хүн туслахын тулд зүтгэж те ажил хийж байгаа нэг хүн туслана гэдэг энэ ойлголтыг хүртэл Паул гаргаж ирж байна. Гэтэл дархан будахаа байгаа евдичүүд яасан бэ гэвэл энд байгаа юм хин нэгэнд тусламж гуйгаад ирж яхад зүгээр л залбирч өгөөд явуулж байгаа тийм сүнслэг амьдралын тухай ярьж байгаа. Библи бол энэний эсрэг шүү гэдгийг Паул сая хэлж байгаа те. Тэгээд бидний эзэн Есүс Христ юу гэж хэлсэн бэ гэвэл авахаасаа илүү өгөх нь ерөөлт юм а гэдэг юм ухагтхууныг гаргаж ирж байгаа. Тэгэхээр бид нар ердөөсөө энэ зүйл дээр буюу Израильчуудын энэ гаргаж ирсэн энэ хандлагыг өөрөөсөө авч явах хэрэгтэй. Бид нар итгэлээ амьд байлгах хэрэгтэй. Бид нар хадгалах ёстой болчихж байгаа. За хэдүүлээ нэг 3 яг энэ тухайн сэдвээсээ 3 юм хэрэгжүүлэлт гаргаад дуусгая гэж бодож байна. Тэгээ ямар хэрэгжүүлэлтэй гэвэл эхнийх нь мэдээж хам сэдв хүрээндээ текстийн хүрээнд гарах юм бол ядарсан хүмүүсийн төлөө залбир. Тэдний хийж байгаа ингээд залбирж байгааг юрдөөсөө буруутгаагүй те. Яаков залбир харин туслах боломж байвал тусал гэдэг тухай ярьж байгаа. Ядарсан зүдэрч хүм туслах боломж байвал туслаарай, гараа сунгаарай. Энэ нь эсрэгээрээ хэн нэгэн туслаад өөрөө ямар хохирол амсах биш энэ нь өөрөө ашигтай шүү гэдгийг бас Яаков сануулж байгааг бас мэдчих. Хоёрт нь болохоор Бурхны хүсэж буй зүйлийг те Бурханаас бидний даруй шаардж байгаа тэдгээр зүйлүүдийг хийгээрэй гэж. Яг л Авраам шиг те. Авраам Бурхны өмнө үгийн өмнө дуулууртад дагсан шиг та нар бас тэгээрэй гэж. Гуравт нь болохоор юу? Бурхны хүмүүст үе туслаарай гэж. Чуулганд үйлчилж байгаа болон цуглаандаа байгаа хин нэгэндээ туслахтаа нээлттэй байгаа. Рахаб шиг те. Агуу Бурхны нэрээр байгаа тэдгээр хүмүүс туслах нь өөрөө магадгүй таны амьдрал Рахабын амьдралыг аварсан шиг те. Түүний гэр бүлийг аварсан шиг таны амьдралыг ч гэсэн аврах боломжтой юм шүү. Тэгэхээр хэдүүлээ 3 юм хэрэгжүүлэлтийг бодоод хамтдаа залбирцгаая. Ахаа сони нэгдүгээрт нь ядарсан хүмүүсийн төлөө залбир, ядуу хүмүүс тусламж хэрэгтэй бол өг байгаа бол өг, хангалуун байгаа учраас өг гэж байгаа юм биш. Өөрт байгаагаа илүүчлээд өг те. Байхгүй байсан ч гараа зүдэн зүтгэж те. Ажил хөдөлмөр хийгээд тусламаар байвал тусал. Нөгөө талаар Бурхны Авраам шиг Бурхны хүсэж байгаа тэр үгийн дор дуулууртай бай.
Гуравдугаарт Бурхны хүмүүс туслахтай ямагт бэлэн байдаг Рахаб шиг. Энэ зүйлүүд үнэхээр тэдэнд үйлчлэхдээ Бурхны хүмүүст үйлчлэхдээ ямагт бэлэн бай, зориулт гарга Рахаб шиг л бай гэж хэлэх гээд байна. Тэгээ хамтдаа залбирцгаая. Гайхамшигт эзэн минь баярлалаа. Тэгээд итгэлийн амьдралаар амьдруулж байгаад танд талархъя. Бидний амьдрал дотор үнэхээр үүсэхгүй байвал эзэн та биднийг энэ үгээрээ зэмлэж гин гэж бид нэр ойлгож байна. Бид нэр христчин зомби болчихгүй тулд эзэн таны үгэнд ор дуулууртай байж яг л Авраам шиг таны үгийг эмийн хүлээн авч таны үгээр дуулууртай амьдрахад та биднэрт туслаач юм гуйж байна. Эзэн минь тэгээ бас онцгойлон Рахаб шиг байхад гуйж байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэл чуулганд байгаа Бурхан таны нэрээр нэрлэгдэж байгаа тэдгээр хүмүүст туслахтаа ямагт бэлэн байхад та бидэнд тийм зүрх сэтгэлийг бидний дотор суулгаач хэмээн гуйж байна. Онцгойлон цуглааныхаа хүмүүст үйлчлэхдээ ч гэсэн үнэхээр зөв хандлагатайгаар та яг л Рахаб шиг үнэхээр энэ хүмүүсийн Бурхан бол дэлхийн Бурхан шүү дээ. Бүгдийг захирагч Бурхан шүү дээ гэж итгэж найдаж үнэхээр энэ Бурханаар дамжуулал би аврагдж байгаа гэдэг юм итгэл үнэмшил дээр байхад та бидэнд туслаач. Тэгээ биднээс гарч байгаа нүүсүүд, үйлдэлүүд таны дотор байхад та тусалж өгөөрэй. Бид үнэхээр өхмөл биш харин эзэн таны дотор амьд байхад, амьд оршиход бидэнд туслаарай хэмээн гуйж байна. Мэдээж бидний үйлдэлүүд маань буцаад эсэргээрээ итгэлийн ахын дуустай те. Энэ бол Христ итгэлийн амьдрал амьдарч байна буюу энэ хүн амьд итгэлтэй байна гэдгийг харах боломжийг олгож баярлалаа эзэн. Тэгэхээр бид нар бас зүрх сэтгэлдээ таны хүлээн авсан шигэ бидний амьдрал бас тийм хүн гэрэлтэж үр жимсүүдээр бэлхэн дүүрэн байх болтугай хэмээн гуйж байна. Тэгэд энэ үгийн төлөө Яаковаар дамжуулж биднийг зэмлсэний төлөө баярлалаа Бурхан минь. Эзэн Иесус Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За